2025 онд 42,000 орчим сурагч ерөнхий боловсролын сургуулиуд төгсөж ихтэйд сургуульд элсэн суралцсан. Тэгвэл ихтэйд сургуулиуд өөрсдийнхөө босго оноогоо гаргасан байна. Тухайлбал Монгол Улсын их сургуульд элсэн суралцахын тулд хамгийн багадаа 490 он авах шаардлагыг тавьжээ. Монгол Улсын их сургуулийн харьяа орон нутгийн салбар сургуулийн хувьд босго оноо 430-аас эхэлж байна. Харин шинжлэх ухаан техникийн их сургуулийн хувьд бакалаврын хөтөлбөрийн босго оноо салбар сургуулиас хамаарч 430-аас 550 оноо байна хэмээн зааж өгчээ. Мөн соёл урлагийн их сургуулийн хувьд элсхийн тулд 450-аас 490 оноо авсан байх шаардлагатай. Дээр нь нэмээд ур чадварын шалгалт өгөх нэмэлт нөхцлүүдийг тавьжээ. Харин бусад их сургуулиудын хувьд Онооны хувьд бол бид өнгөрсөн жил бол 480 оноотой байсан. За энэ жил бол 10 оноо нэмэгдээд үндсэндээ ихэнх мэргэжлүүд бол 490. Сургуулийн өмнөх боловсрол болоод бага боловсролын багшийн хувьд бол арай бага байгаа. 2025-26 оны хичээлийн жил бид бүхэн боловсролын сайдын баталсан 2024 оны А-дар 228 тод шалын дагуу босго оноогоо бакалаврын хөтөлбөрүүдэд 490 ба түүнээс дээш, за дэд бакалаврын хөтөлбөрүүдэд 400 зарим хөтөлбөрүүдэд 410, за зарим хөтөлбөртөө 440 ба түүнээс дээш оноотой байгаа тохиолдолд эсвэлгээр төлөвлөн ажиллаж байна. Их сургуулиудаас санхүү эдийн засгийн их сургууль хамгийн өндөр босго оноотой байна. Тодорхойлбол босго онооны хувьд сонгон суралцах хөтөлбөрөөс хамааран эсэлтийн шалгалтын дундаж оноо 510-аас 650 байх шаардлагатай. Төрийн өмчит ихтэйд сургуулиудын хувьд өнгөрсөн жилдээ харьцуулахад эсэлтийн босго оноог хамгийн багадаа 10 оноогоор нэмэгдүүлжээ. Харин оюутан сурагчдын хувьд энэхүү босго оноог илүү нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Ер нь бага санагддаг. Ер нь 500-аас дээш оноотой ямар ч хөлт ер нь сургууль орно шүү дээ. Босго нь бол амхан байгаа. Ер нь их сургуулийн босго оноо бол бага санагдаг. Улсын сургуулиудын хувьд бол ер нь 480-аар л татчихсан намайг орж ирэхэд бол тэнийх тийм амар өндөрч биш. Улс орны ирээдүйд болсон мэргэжилтэй боловсон залуусыг бэлтгэхийн тулд ихтэйд сургуулиудын босго оноог нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр өрсөлдөөн үүсэж чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэн гарах боломж нөхцөл үүсэх юм а.